Сайн байцгаана уу? DBS-ийн үзэгч та бүхэндээ шинэ 7 хоногийн мэндийг айлтгахын дэвшүүлж байна. Төвөмсөн DBS-ийн мэдээний албанаас эрхлэн бэлтгэдэг мэдээллийн хөтөлбөрөөр үзэгч та бүхэндээ өнгөрч байгаа амралтын өдрүүдийн болон өнөөдрийн даваа гарагийн онцлог мэдээлүүдэд танилцуулах болно. Хөтөлбөртөө анхаарлаа хандуулна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сургуулийн орчинд эрүүл ахуйн шаардлагад нийцсэн стандарт ариун цэврийн өрөөтөө болж халдварт өвчнөөс урьсан сэргийлэх, хувийн ариун цэврийг сахиах боломжийг бий болгох зорилгоор Good Neighbors олон улсын төрийн бүс байгууллагаас хэрэгжүүлсэн Дархуул аймгийн 1-р сургуулийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах төсөл өнөөдөр нээлттэйлээ. Үйл ажиллагаанд Good Neighbors олон улсын төрийн бүс байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч тэргүүтэй хүмүүс болон 1-р сургуулийн удирдлагууд, багш сурагчид, Дархуул аймгийн нийгмийн бодлогын хэлтс болон боловсролын газрын төлөөллүүд оролцсон юм а. Good Neighbors Монгол байгууллага маань Дархан уул аймагт үйл ажиллагаагаа явуулаад багахан хугацаа өнгөрч байна. Тэгээд жил болгон бид нар боловсрол эрүүл мэндийн чанар үйлчлэгийг дээшлүүлэх чиглэлээр олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Тэгэхээр 2025-аас 2026 оны хичээлийн жилийн анхны төслийн үе таалгыг 1-р сургуулийн ариун цэврийн байгууламжийг байгуулах иж бүрэн засвар тогтчлтын ажлыг бид нар хийж гүйцэтгэлээ. За мөн түүнчлэн бид нар Дархан уул аймгийн холбогдох салбар албад бүн байгууллагуудтайгаа хамтран баггүй ажлуудыг бас төлөвлөөд байгаа. За мөн бид нар хүүхэд өсвөр үеийнхний нөхөн өрчмөн эрүүл мэндийг дэмжих чиглэлийн төслийг энэ жил бас Дархан айл аймагт хэрэгжүүлэхээр холбогдох бэлтгэл ажил судалгаагаа бас хэрэгжүүлээд байгаа. Тэгээд энэ бүх үйл ажиллагааг зохицуулалтыг хамтран гүйцэтгэдэг Дархан уул аймгийн засаг даргын тамгын газар, нийгмийн бодлогын хэлтс болон боловсролын газрынхантаа бас талархлаа илэрхийлье. Сургуулийн төлөө, хүүхдийн төлөө олон ажлыг бид хамтдаа гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Уул дээр бол ариун цэврийн өрөөний төсөл бол хэрэгжээд сая бид нар 9 сарын 1-ээс өмнө хийж дуусгасан. За энэ төслийг маань ерөнхийдөө бол Good Neighbors олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр бид нар хэрэгжүүлж зохион байгууллаа. За дээрээс нь бол манай суралцагчид, эцэг эхчүүд, багшийн бас дэмжлэгтэйгээр энэ нойлыг яг сургуулийн аж ахуйн баг өөртөө засаж гүйцэтгсэн байгаа. За гол санхүүжилтийг маань ерөнхийдөө бол Good Neighbors олон улсын байгууллага маань санхүүжүүлсэн. За ер нь бол ариун цэврийн өрөө бол маш их хэрэгцээтэй. Яг тэгэхээр манай сургуулийн нойлч нь бол сүүлийн 10 гаруй жил бол ерөөсөө огт засагдаагүй. Хүүхдүүд бол ая тухтай цэвэр орчинд бие засах нөхцөл боломж бол харьцангуй муу. Ялангуяа 6 настай 1-2 дугаар ангид орж байгаа хүүхдүүд нойлд бие засахад суултуур нь том тий эсвэл гуалтуур нь хит жижиг ч гэдэг юм асуудлууд. Тэгээд дээрээс нь сургуулийн тэр нойлын ариун цэврийн өрөөний тасалгаа эдгээр бол айгүй их муудсан ийм байдалтай бол байсан. Тэгээд энэ төслийн хүрээнд бид нар 3 давхартаа яг нийтдээ бол эмэгтэй 3, эрэгтэй 6 гэдэг нэг давхартаа бол 6 нойлтой. За тэгээд ингээд нийтдээ 3 давхарт 18 нойлыг бид нар иж бүрэн засаж шинжилсэн. За энэ төслийг хэрэгжүүлснийхаа хүрээнд манай сургуулийн хүүхдүүд, эцэг эхчүүд маш талархалтай хүлээж авч байна. Дээрээс нь манай удирдлагын баг хамт олон багш нартайгаа хамтраад ерөнхийдөө бүх ангиудаар яваад яг энэ ариун цэврийн өрөөг яагаад цэвэрхэн байх ёстой юм тийм ээ. Ариун цэврийн өрөө бол тав тухтай байх нь хүүхдүүдэд ямар ач холбогдолтой бэ гэдэг талаар бүгд нөлөөллийн ажлуудыг бид бас давхар хийгээд ингэ явж байна. Хамгийн гол зүйл маань Good Neighbors олон улсын байгууллага маань манай сургууль дээр номын сангийн төслийг бас өмнө нь хэрэгжүүлсэн. Нийтдээ 55 сая төгрөгийн хэрэг оруулалтаар тогтчулсан. Энэ маань хүртээмжээ өгөөд хүүхдүүд номын сангаар үйлчлүүлэх хүүхдийн тоо нэмэгдсэн ийм байх жишээтэй. Яг ариун цэврийн энэ тогтчлтын үйл ажиллагааг маань хийхэд яг энэ Good Neighbors олон улсын байгууллага маань бидний төслийг хүлээж авч дэмжиж энийг бид нар шинжилж чадсандаа маш их талархалтай байна гэж. Манайд болохоор 2 хүүхэд маань 1-р сургууль сурдаг, 7-р анги, 4-р анги. За Good Neighbors-с төслөөс дамжуулаад 1-р сургуульд хийсэн нойлын тогтчлтын шинжилэлтийн үйл ажиллагаа маш гайхалтайгаар хийснийг сая танилцуулгаар дамжуулаад бас харлаа. Мөн ороо тогтчлтыг харсан чинь хүүхдүүдийн сурах орчинд маш таатай байдлаар мөн тогттой байдлаар хийж өгсөнд маш их баярлаж байна. Тэгээд 1, 2, 3 давхрын нийтдээ 6 нойлыг эрэгтэй эмэгтэй нойлуудыг хийж өгсөн хамт олондоо маш их баярлалаа. За мөн энэ төсөлд ч гэсэн сургуулийн ажилчид болоод багш төлөөлөгчнөр ямар ч засварын мөнгө хийхгүй авахгүйгээр өөрсдөө мөн гар биеэр оролцсон байна. Энэ нь бол мөн сэтгэл шингэсэн үйл ажиллагаа гэдгийг бас харлаа. Тэгээд сурагчид маань ч гэсэн өөрсдөө ийм тав тухтай орчин нөхцөлтэй болсон гэдгээ талархаад сая 9 сараас ахуулаад мөн хөрхөн тогтчлтын зүйлийг бас өөрсдөө сэтгэл шингээгээд хийсэн нь бүх талаасаа ингээ хамтдаа нэг болоод ажилласан маш гайхалтай үр дүнтэй
ажил байна гэж эцэг эхийн зүгээс бас сайшаалтай хүлээн авч байна. Тэгээ 1-р сургуулийнхаа хамт олон мөн Good Neighbors-ийнхаа хамт олон мөн бяцхан сурагчдаа сурлага хөтөлбөрийн өндөр амжилтыг хүсье. Тэгээ илүү их олон амжилттай түүхүүд 1-р сургуулиас түрэн гараасай гэж хүсэж байна. Сайн байна уу? Намайг Бадам Арав гэдэг. Би 1-р сургуулийн 9-р ангид суралцдаг охин байгаа. За энэ жилээс эхэлж манай сургууль шинэ 0-той засварлалт хийсэн байгаа. Тэр маань болохоор октодын хаурыг гоё ягаан ангийн хаалгаар, бандарын хаурыг гоё хөх зэгээр хаалгаар хийсэн бидэрт маш гоё шинэ тийм мэдрэмж төрүүлж байгаа. Бид нэр маш их баяртай аль болох 0-о хайрлж хэрэглэхийг маш хичээж байгаа. Сургуулийн сурагчдад сургуулийн орчинд эрүүл хүн шаардлагад нийцсэн стандарт ариун цэврийн өрөөтэй болоход томоохон хувь нэмрийг оруулсан сургуулийн багш сурагчид талархалтай хандаж байгаагаа илэрхийлж байлаа. Good Neighbors олон улсын тэргуун ус байгууллагаас энэ мэдчлэн нийгэмд хэрэгцээтэй олон ажлыг хэрэгжүүлсээр байна. Биш хэлбэртэй байх юм бол хажуугаар нь орон нутгах компьютерийн шинжилгээ, ялангуяа тооцогчтой компьютерийн шинжилгээний эмнэлэг зүйн хэрэглээг сайжруулах, ямар үед ямар протоколоор хийх үү, тэрийг хэрхэн хийх үү гэдэг талаар нийт эмч болоод технологич нарыгаа цуглуулад ийм 1.5 өдрийн сургалт амжилттай явж байна. Одоогийн байдлаар нэлээд олон аймгийн эмнэлгүүдэд, бүсийн онцлогын эмчилгээний төвүүдэд компьютерийн шинжилгээ тавигдсан байгаа. Гэхдээ голдуу тооцогчгүй шинжилгээнүүд нь хийгдээд байна гэсэн үг. Гэтэл яг онш тавих, ялгаа онцлогоо хийхэд тооцогч бодис их чухал ач холбогдолтой. Тэр хэсэг нь хийгдэхгүй юм уу? Хийгдсэн ч яг одоо нөгөө стандартын дагуу, олон улсын стандарт чанарын дагуу хийгдэхгүй байгаа дутмаг хийгдэж байгаа учраас энийг сайжруулах үүднээс ийм орон нутагт ирж яг газар дээр нэм сургалтууд хийж байна гэсэн үг. За ингээд энийг бид нэр жил болгон шаардлагатай байгаа аймагуудад очиод эсвэл хэрэгтэй байгаа бүсийн онцлогын эмчилгээний төвүүд дээр энэ сургалтуудыг явуулахаар ингээд төлөвлөж байна. тооцогч маань хүртэл хажуугаар нь ялгарчдаг. Тэгэхээр ийм тохиолдолд шилээ үргэлжлэл байдаг. Тэм учраас бас яг байрлалаа сайн хараад өдөр үсгээгүй шулуу тэмдэг. Дархан уул аймагт маань төвийн бүсийн дүр сонирхлооны шуулга уулзалт болж байна. За уг сургалтаар бол Дархан уул аймгийн энэ сургалтанд Сэлэнг аймгаас, Эрдэнэт аймгаас, мөн хотоос олон эмч техникчид, технологичид ирж уг сургалтанд хамрагдаж байна. Дархан уул аймгийн хэмжээнд дүр сонирхлооны салбар, дундаа дүр сонирхлооны тасаг 2025 онд олон сургалтыг зохион байгуулж дүр сонирхлооны хэсэгт чанарын хэмжүүр тогтоож иргэдэд чанартай тусламж үйлчилгээ хийхэд тулд уг сургалтыг тогтмол болгон ажиллах цаашдын төлөвлөгөө гаргаж ажиллаж байна. Монголын радиологийн нийгэмлэг зөвхөн хотод гэлтгөө хөдөр нутгаар бас сургалтууд зохион байгуулдаг. Бид бол энэ жил 2 дахь удаага энэ сургалтуудтай хамтран ажиллаж байна. Энэ удаагийн сургалтад интермед эмнэлгийн эмчнэр, сурагч багш нар хичээл орж байна. Үүнд болохоор төвийн бүсийн эмчнэр болон техникчид орж байгаа ийм цагаан сургалт болж байна. Үрдөнтэй сургалт болж байна гэж үзэж байна. Манай компани болохоор Америкийн нэгдсэн улсын General Electric буюу GE Healthcare компани албан ёсны төлөөлөгчөөр Монгол улсад ажилладаг байгаа. Сургалтын үеэр бас өөрсдийн тоног төхөөрөмж давуудаад онцлогоо бас танилцуулж байгаа. За бид нэр энэ сургалтаар бол нэг зөөврийн авчирлаа. Энэ нь болохоор GE Healthcare-ийн зөөврийн Versana Active гэж загвар байгаа. Энэ нь авч явахад маш авсаархан бүх төрлийн онцлогоог өөрдөр хийдэг юм онцлогтой хүчин чадал өндөртэй юм яхав байна. Бас энэ доор дагалдуулж явах тэрэгцэр бас бий. Олон төрлийн сонголтууд, дайчны сонголтууд байгаа. Энэ Versana гэдэг энэ загвар нь болохоор 3 жилийн баталгаад хугацаатаагаар хятад улсад үйлдвэрлэгдэж байгаа. Хятад үйлдвэрлэгдэж байгаа буюу өртгөн хувьд арай хямд худалдаа авах боломж нь өндөр гэсэн үг. Тэгээд ер нь бол Монголын зах зээл шинэ явах гэсэн үг. Гэхдээ Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар сая 6 сумдад нийлүүлэгдсэн. Хотод бас ер нь нэмлэгүүд аваад эхэлж байгаа. За тэгээд онцлог гэх юм бол гэрэлтэн орчинд ямар ч асуудалгүй ажиллана. Мөн тарган байна уу, хэд тарган хүмүүс ч гэсэн яг адилхан нэвтрэлттэй, маш сайн нэвтрэлттэй. Дүрсний чанарын хувьд зүүн хийж татсан ч дүрс нь ундгүйгээрээ давуу талтай бас олон жилийн баталгаатай буюу артефакт өгөхгүй. Ер нь бол чанарын талд бол маш өндөр үзүүлэлттэй. Өөр дээрээ функцуудын хувьд болохоор олон төрлийн байдаг. Жишээ нь болохоор автоматар яг хэмжилт хийж байхдаа энэ виз гээд шид тохиогоор гэдэг энэ төвчлөөрөд арчих юм бол яг
тухайн хүнд таарсан, онцлогтон таарсан хамгийн сайн зураглалыг гаргаж ирж байна. Онцлогооны эмчнэр туслах scan coach, scan assistant, за тэгээд цэвэрлэгээ заавар хийх онцлогооны бас видеонууд өөр дээр байгаа. Бас энэ аппаратынхаа serial дугаарыг ашиглаад олон улсын ЖИ-ийн вебсайтад өөрийгөө бүртгүүлээд тэндээс үнэгүй заавар авах юм боломжтой. Үүндээ болохоор одоо энэ доош нь надад харуулсан ялгарлах фаз. За 2025-аас 26 оны халаалтын улирал өнөөдрөөс эхэлж байна. За халаалтын улирлын хугацааг эрчим хүчний сайдын тушаалаар тогтоодог. Өмнөх оны 9 сарын 15-наас дараа оны 5 сарын 15-ны хугацаагаар бол халаалтын улирлын хугацааг тогтоодог учраас өнөөдөр манайх хэрэглэгчдэд дулаанаар хангах ажлаа эхэлж байна. Өнөөдөр нийтийн зорилттой орон сууцны байр гэрээгээ хийсэн сургууль цэцэрлэг эмнэлгүүдийг бол нэн төрөнд дулааны эрчим хүчээр хангах ажлаа хийгээд эхэлж байна. За ер нь дулааны шугам шүлжээнд холбогдож байгаа шинээр холбогдож байгаа хэрэглэгч нарт анхааруулахад техникийн нөхцөлийн шаардлагаа биелүүлээд яг шугам шүлжээнд холбогдох холболт хийх ажлыг бол манай компанид мэдэгдэж байгаад хийгдэх ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар техникийн нөхцөл авсан шинэ хэрэглэгчд маань нэг холболтын ажлаа хийгээгүй, техникийн нөхцөлийн дагуу шаардлагын дагуу зураг төслөөр шугам тоноглоо өгсрөөгүй мөртлөө одоо холболт хийж гэдэг юм уу ийм хэрэглэгч нар зөндөө байгаа учраас бас эрчим хүчний сайдын тушаалаар бол энэ холболт хийх огтлогоо авах хугацааг бас хязгаарлалсан байдаг учраас энэ хугацаанд амжиж холболтоо хийхийг бол зөвлөж байна. Яагаад тэгэхээр 11 сарын 1-ээс дараа оны 3 сарын 1-ний хугацаанд ямар нэгэн байдлаар шугам шүлжээнд холболт хийх, таслал залгалт хийх, дамжуулах түгээх сүлжээн дээр хааж нэхийг бол хориглцдог учраас шинээр техникийн нөхцөл авсан хэрэглэгчд бол зураг төслийн дагуу өгсрэлтийнхаа ажлыг хийсний дараа бол холболт хийх шаардлагатай байгаа. Өнөөдрийн байдлаар одоо ингээд халаалт залгаж байхдаа зэрэгцээд шинээр шугам шүлжээнд холбогдож байгаа хэрэглэгч холболт хийхин ажлаа хийлгэхээр одоо маш олон хэрэглэгч хандаж байна. Энэ нь бол ер нь бол халаалтын улирал эхлэхээс өмнө ялангуяа дамжуулах түгээх сүлжээн дээрээс бол бид нар холболт хийдэг. 10 сарын 1-ээр бол энэ холболт дамжуулах сүлжээн дээрээс холболт хийх ажил бол хязгаарлагдах учраас шинээр техникийн нөхцөл авсан хэрэглэгчд бол энэ хугацааг тооцож өгсрэлтийн ажлаа хийгээрэй л гэж хэлье да. Дархан сумын 1, 2, 3 дугаар баг буюу тосхны хороол доторх хатуу училцтай автозамын багцныг ажлын хүрээнд дараахан автозамын хөдөлгөөнийг хязгаарлаж төр зорчих тухай мэдээллийг гүйцэтгэгч компаниас өглөө. Төшингэвэ гэдэг компани усын төсвийн өрөнгөөр Томзон Перицээс Харвалын хүрээлтэл 2.2 км, Харвалын гүрнээс хашаа Ширэн нурууны автобус ниссэн болтолтлох 1.7 км ийм ажил гүйцэтгэж байна. Энэ ажлын хүрээнд Харвалын гүрэн дээр асфальт бетон хүчлэлтийн ажил 9 сарын 17 оны 11 цагаас 18 цагийн хооронд асфальт бетоны хүчлэлтийн ажилд оюутуулан Харвалын гүрийг тур хугацаанд хааж зочихсон хөдөлгөөнийг хязгаарлаж ажил гүйцэтгэнэ. Тухайн хугацаанд эргээд яаралт ажилд бол эрдэнтийн гүрээд төлөнд зорчиж бидний ажил тусалцаа зулна. Жижиг болон том аврын ачаа тээврийн машинууд эрдэнтийн гүрээр зорчих юм байна. Нарны эрчим хүчний цогц шийдэл нарны эрчим хүчний зөөврийн хуримтлуурын Sunny Solar Mongolia компани Mining Weekend Mindfro 2025 олон улсын уул уурхайн үзэсгэлэн арга хэмжээнд оролцож байна. Үзэсгэлэнгийн 636 дугаараас та бүхэнд зориулан бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн цахилгаан хангамжинд зориулан 200 кВт чадалтай сэргээгдэх эрчим хүчний зөөврийн их үсгэр бүхий цогц шийдлийг суйрлуулан арга хэмжээг цахилгаан эрчим хүчээр хангаж байгаагаараа онцлогтой. Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ хувьцат компанитай хамтран ажилладаг Sunny Solar Mongolia компани нь эрчим хүчний найдвартай цогц шийдэл, том аврын болон бага аврын зөөврийн хуримтлууруудыг санал болгодог. Судалгаа, чанар, үйлдвэрлэлийн чиглэлээр 30 гаруй жилийн туршлагатай бөгөөд аюулгүй үр ашигтай хэрэглэхэд хялбар эрчим хүчний зөөврийн хуримтлуурыг зах зээлд инхүү нийлүүлсээр байна. Hello guys, I'm from Sunny Silicon. Манай Sunny Solar Mongolia компани уул уурхайн үзэсгэлэн экспот нарны эрчим хүчний зөөврийн хуримтлуурын онцлог бүтээгдэхүүнүүдээр оролцож байгааг та бүхэн харж байгаа биз ээ. Манай компани олон жилийн түүхтэй бөгөөд бага, дунд, том аврын нарны эрчим хүчний зөөврийн хуримтлуудаараа танилцуулж байна. Бид бүтээгдэхүүнээ дэлхийн олон улсад нийлүүлдэг. Тухайлбал Алжир, Конго, Саудын Араб, Австрали, Зимбабwe зэрэг улсын зах зээлд амжилттай нийлүүлсээр байна. Монгол улсад бид Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанитай хамтран ажилладаг. Та бүхэн манай бүтээгдэхүүнийг сонирхож байвал бидэнтэй холбогдоорой. Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанийн Sunny брендийн нарны одоо эрчим хүчээр цэнгэлдэг батарейтай юм иж бүрдэл
ийм их үзүүрүүдийг үзэсгэлэнд одоо танилцуулж байна. Жишээлбэл энэ одоо 30 ваттын ийм хөөрхөн ийм нарны дэлгэцтэй батарей байж байна. Эндээс одоо гар утсаа сэнэглэн. За ингээд 800 600 ваттных байна. 4 кВт-ийн одоо бас энд байж байна. Энэ батарей хамгийн дээдл нь одоо 1126 кВт нараар одоо сэнэглэгддэг. Дээр нь батарейтай тэгээ дизель станцтай юм хос иж бүрэн одоо шийдэгдсэн сэргээгдэх эрчим хүчний их үзүүрийг одоо танилцуулж байна. За өөр дээр одоо хоримтлууртай дээр нь одоо дизель генератортай эрчим хүчний их үзүүрийг цахилгаан эрчим хүчний холбогдож чадаагүй байгаа уул уурхаад ашиглах одоо бүр боломжтой юм хувилбар байна. Мөн одоо энэ чиргүүл дээр ширээ явдаг тэр 30 кВт-ийн 20-30 кВт-ийн бас тийм их үзүүрүүд ингээд танилцуулж байна. Сааны Solar Mongolia-гийн орчин үеийн нарны эрчим хүчний төхөөрөмжүүдийг сонирхоорой. Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас 77 тэгтэг 88 88. Бид хамтдаа гэрэлтэж дэлхийг гэрэлтүүлнэ. Сааны Solar Mongolia компани. Тархины дулааны шүлжээ төрийн өмчит хувьцаат компани 2025-аас 26 оны халаалтын улиралд бол нийтийн зориулалттай орон сууцны байрны 206 байрны 362 үйлчлэлээр дамжуулан 17573 айл өрх 1819 аж ахуйн нэгж байгууллагыг 3 ноцаасны станц 14 дулаан хуваарлах түгээр дамжуулан дулааны эрчим хүчээр бол хангаж ажиллана. За одоогийн байдлаар эхний ээлжинд бол төсвийн эрүүл мэндийн 9 байгууллага 24 цэцэрлэг ерөнхий боловсролын 15 сургууль за нийтийн зориулалттай орон сууцны байруудын дулааныг бол залгах ажил бол явагдаж байна. За ер нь дулааны эрчим хүчийг бол эрчим хүчний тухай хууль тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрэглэгч хоорондын аж ахуй харилцааны дүрмээр халаалтын улирал эхлэх хугацаанд гэрээ байгуулж халаалтын улирал дуусах үед бол тооцоо нийсэн акт үлддэг бол байж байгаа. За өнөөдрийн байдлаар бол аж ахуй нэгж байгууллагын гэрээ хийх хувь бол 29.6% байна. За тухайлбал төсвийн байгууллагын хэрэглэгчид бол 34%, аж ахуй нэгж байгууллагууд бол 17.6%, хувийн орон сууцны хэрэглэгчид бол 66% явж байна. За дулааны эрчим хүчээр хангах гэрээний явцаас бол хамаарч дулаан залгах ажил удаашрах магадaltaй байгаа тул хэрэглэгчид бол дулааны эрчим хүчнийхээ гэрээг бол яаралтай бол хийх шаардлага бол үүсэж байна. За энэ халаалтын улирлыг үнэтэй давхаар манай компани бол зуны их цэсрийн ажлыг бол 100% хийж гүйцэтгэсэн байгаа. За ер нь жил бүр халаалтын улирал дуусахад буюу 5 дугаар сарын 15-нд бол шугам хоолойнд гэмтэлтэй засварлах шаардлагатай аж ахуй нэгж байгууллага айл өрхөөдүүд бол зуны цэсрийн шаардах ажлыг засварын шаардах хуудсыг л өгдөг байж байгаа. Гэвтэл одоо ингээд яг халаалтын улирал эхлэх үед бол гэрээ байгуулах явцад зуны засварын шаардах хуудсны биелэлт хангаагүй, шугам хоолой нь бол гэмтэлтэй, өвлийн бэлтгэл хангаагүй айл өрх аж ахуй нэгжүүд бол байгаад байна. Гэтэл үүнээс үүдээд бол бусад хэрэглэгчдийн тийм ээ нэг шугамаас бол дулаан авч байгаа хэрэглэгчдийн эрх ашиг хөндөгдөх байдал үүсээд байгаа тул хэрэглэгчд маань бол үүн дээр илүү сайн анхаарч бол зуны уран дулаан цогтол засварын ажлын бэлтгэлийг бол хангаж өвлийг үнэтэй давхад бол санаачлаг гаргаж бол ажиллах шаардлага бол үүсээд байна. За тухайлбал одоо энэ халаалт залгаж эхлэх хугацаанд бол 17 дугаар хорооллын гангуй шин 1А байрвал үйлдлийн засварын ажил хийгдээгүй байна. За үндсэн тосгоны 64, 65 дугаар бараг, 350 дугаар бараг улсыг батлан хамгаалах төв нийгэмлэгийн харьяа нийгэмлэг рүү явсан шугамуудын гэмтэл шугам бол хоолой байдал гэмтэлтэй засвартай байгаагаас үүдээд бол дулаан залгах боломж нөхцөл бол бүрдэхгүй байгаад байна. За мөн хэрэглэгчтэй дулааны эрчим хүчний төлбөр тооцоогоо бол сар бүр төлж барагдуулах үүрэгтэй үйл байдаг. За өнөөдрийн байдлаар манай хэрэглэгчд бол 1 тэрбум гаруй төгрөгийн үлдэгдэл авлагатай байгаад байна. За үүнээс бол айл өрхийн үлдэгдэл төлбөр бол 660 гаруй сая, за аж ахуй нэгж байгуулгах бол 440 гаруй сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаад байна. Тэгэхээр хэрэглэгчд маань бол тийм ээ өвлийн бэлтгэл ажлыг хангахаас гадна дулааны эрчим хүчний төлбөрөө бол цаг тухайд нь төрж дулааны эрчим хүчний системээ бол дэмжиж ажилласаа гэж хүсэж байна. За яг өнөөдрийн байдлаар бол дулаан залгах үйл явц бол явагдаж байгаа учраас тийм ээ орон сууцны байруудын айл өрхүүдийн аж ахуй нэгж байгууллагууд бол гэртээ хүнтэй байлгах, паркинг тагарах энэ асуудал үүсгээс урьдчилан сэргийлжүүл хүүхдүүдийг л хараа хяналттай байлгаарай гэж хүсэх байна.
Бид та бүхэндээ уламжлал ёсоор өнөөдрийн аймаг орон нутгийн хэмжээний онцлог мэдээллүүдийг хүргэлээ. Анхаарлаа хандуулдаг үзэгч та бүхэндээ баярлалаа. Оройг 5 дахь өнгөрүүлээрэ баяртай үзэгчтэй.